Сайн байцгаана уу 48-аас 48 төгс цуврал бичлэгийн сүүчийн дугаараа тэгээд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар бол энэ жилийн дэлхийн аврагчдад зориулах тэмцээний финалистууд болох Испани хөлбөмбөгтэй холбоотой дугаар гарах гэж байна. За нэг сонирхолтой юм таарсан 48-аас 48 төгс цуврал маань өмнөх дэлхийн аваргын финалистууд болох Аргентин, Францаар анх эхэлсэн. За тэгээ Англи, Испаниар бол дуусах хуваарийг бол бүр анх 3-4 сарын үед планаа гаргаж төлөвлөгөө гаргаж ирсэн. Тэгээ сонирхолтой нь одоо эхний 2 дугаар сүүлийн 2 дугаарын 4 баг яг шүгэн дөрөвт үлдэж таарлаа. За бас эхний дугаар сүүлийн дугаарын 2 бас финалдаж бол таарлаа. Сонирхолтой. Тэгээд өнөөдрийн дугаар Испани хөлбөмбөгтэй холбоотой дугаар байгаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан бас бүгдээр нь маш их баярлалаа. Ерөнхий ивент итгэгчд болох Freshback, Bigback болон MCS Coca-Cola-гийн хамт олондоо баярлалаа. За тэгээд түгээ эхлүүлцгээе. Сэмбэнө Bigback-аас ирж таны захиалга хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box үлдээчихв. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За өнөөдрийн түгээр бол одоо Супер Депор буюу одоо Deportivo La Coruña багийн одоо иргэн ирсэн талаар бол ярихаар бэлдсэн байна. За анх Галист одоо энэ баг бол 1906 оны 12 сард эхэлж байсан удаатай. За үүнийг бол Федерико Фернандес Амор Калбет гэж хүн бол анх одоо Сала Калбет гэдэг спортын зааланд бол анх эхлүүлж байсан удаатай. Deportivo de la Sala Calvet гэдэг нэртэй одоо спортын клубыг байгуулж ирсэн. За 1909 он буюу 3 жилийн дараа Испани Хом Эзэн хаан болоход 13 дугаар Альфонсо хааны албан ёсны зөвшөөрөлтөөр албан ёсны спортын байгууллага болж Real Club Deportivo de la Coruña гэдэг нэртэй албан ёсны клуб болж исэн байнамаа. За тэгтээ үүсгэн байгуулагдсанаас хойш олон 10 жилдээ бол доогуур лигээр бол ихэнхдээ явсан. За тэгээ 1944 оны 10 сард одоо домогт Riazor цэнгэлтэхтэй бол одоо нүүж орсон. За энэ цагаас хойш бол Deportivo la Coruña бол одоо Испани хөлбөмбөгийн ер нь том клубүүдийн нэг болсон байдаг. 1940-41 оны үеэрд 2 дугаар лигийн 2 дугаар байранд орж 41-с 42 оны үеэрд түүхэнд анх удаа Испани хөлбөмбөгийн дээд лигт бол тоглож байсан удаатай. За 100 гаруй жилийн хугацаанд бол Deportivo la Coruña клубын хамгийн том өрсөлдөөн Галисийн дерби буюу Дерби Галего гэж одоо Галис хэлээр бол нэрлэдэг өрсөлдөөн байдаг. За тэр нь бол мэдээж тухайн бүсийн Галис бүсийн хамгийн том баг болоход Celta Vigo-тэй өрсөлдөөн байсан. За энэ хоёр багийн хувьд бол хуйлаа Галисаас гаралтай. За Галис гэдэг нь бол Испани хамгийн баруун хойно одоо Португалийн хойно байрладаг өөртөө засах нийгэмлэг байгаа. За Испани хувьд бол улс төрийн бүтэц нь бол өөртөө засах нийгэмлэгүүд байдаг. За тэд нар нь өөрсдийн гэсэн парламенттэй, өөрсдийн гэсэн сонгуультай, өөрсдийн гэсэн одоо бүтэцтэй тодорхой хэмжээний хууль нь бас өөр. За хил, ёс заншил, үндэстэн, шашин шүтлэг хүртэл бас өөр байх нь байдаг. Ийм сонирхолтой байдаг. Тэгээд Галисийн бол хоёр том клуб бол Deportivo la Coruña болон Celta de Vigo байгаамаа. За Celta Vigo-гийн хувьд бол одоо Vigo хотын баг. За Vigo хот бол одоо ерөнхийдөө үйлдвэрлэлээр суурилсан бомб хотод байдаг болол Галисийн одоо нийслэл нь бол яг аль бисны нийслэл нь бичлээ. Гэхдээ одоо яг үндсэн төв хот нь гэж хэлж болно. Гол одоо хүн амын цугладаг том хот нь бол A Coruña байгаа. Хүн амын тоогоорооч дээр за эдийн засаг гэдэг маш олон талаас бол нөлөөтэй том хот нь A Coruña байгаамаа. За тэгээд A Coruña Deportivo la Coruña клубын хувьд бол 70 он хүртэл яг ингээд Испани дээд лиг 20 дугаар лигийн хооронд тогтмол явдаг. За Copa del Rey буюу Эзэн хааны цом тэмцээнд бол шүгийн 32, 16, шүгийн 8-д бол тогтмол шалгарж яадаг ийм баг бол байсан. За 70-ад онд бол нэлээд уналтанд орсон. 73-аас 74 онд 2 дугаар лиг тоглоод 74-аас 75 онд бүр 3 дугаар лиг рүү унж исэн. За тийчнээсээ босч ирээ дахиж унаад тэгээд ингээд 70-ад он тэр чигээрээ за 80-ад он тэр чигээрээ 2 дугаар лигт явж байгаа. 90-91 оны улиралд бол одоо 2 дугаар байранд орж дээшигээ Ла Лигт бол орж ирсэн. За ингээ 91-ээс 92 оны улирлаас хойш тогтмол Ла Лигт бол тоглодог баг болсон. За тэр дундаа бол дөнгөж орж ирсэн улиралдаа Эзэн хааны цомд шүгэн 4-т үлдсэн. 94-өөс 95 оны улиралд Эзэн хааны цом Copa del Rey тэмцээнд төрүүлсэн. Гэт ийм одоо амжилтуудыг бол үзүүлээд явж ирсэн. За тэгээд энэ клубын түүхэнд одоо жинхэнэ том оргил нь бол Испани Ла Лигийн 1999-өөс 2000 оны улиралд бол оргилдоо бол хүрсэн Хавьер Ирурета гэж одоо маш прагматик мундаг тасалжуулагч бол байсан. За Хавьер Ируретагийн хувьд бол одоо мэргэжлийн тоглогч байхдаа Атлетико Мадрид, Атлетик Билбао клубүүдэд бол тоглож байсан. За Ирурета тасалжуулагч маш нэг сонирхолтой
факт бол байдаг. Тэгэхээр юу вэ гэхээр Галисийн 2 том клубыг тасалж уусан цорын ганц тасалжуулагч. За дээрээс нь Баскийн 2 том клубыг хоёуланг нь тасалж уусан цорын ганц тасалжуулагч байдаг. Галисийн 2 том болох Deportivo La Coruña болон Celta de Vigo, за Баскийн 2 том клуб болох Athletic клуб, за тэгээд Real Sociedad гэсэн клубуудыг тасалжуулж ирсэн цорын ганц тасалжуулагч байдаг. За тэгээ зүгээр ч нэг энэ багуудыг тасалжуулаагүй, том өрсөлдөгчдийг тасалжуулаагүй шууд араас нь дараасан байдгийн сонин. 1994-95 оны өдрөд Athletic клубыг тасалжуулчаад шууд 95-аас 97 онд бол гол өрсөлдөгчд нь болох Real Sociedad-ыг тасалжуулсан. Real Sociedad-аас Celta Vigo-д очиод нэг үйлрэл 97-аас 98 оны үйлрэл болсон. За тэгээд тэнцэнээсээ шууд өнөөдрийн story ярьж байгаа Deportivo La Coruña 98 онд очиод 2005 он хүртэл тасалжуулсан. Ийм нэг сонирхолтой тасалжуулагч бол бас байдаг. За тэр бүрэлдэхүүн бол их гоё бүрэлдэхүүн байсан. Камерун хаалгач Сонго гэж мундаг хаалгач бол байсан. За тэгээд тэрэн дээр нэмээд бол Бразил төвийн хагас өстө. Жинхэнэ нөгөө нэг N'Golo Kante гэдэг шиг хэдэн уушигтай мэгэмээр мундаг төвийн хагас Мауро Силва байсан. За тэгээд Югослав тоглогч хойд Югослав тэгээд дараа нь бол Серб болсон Славиша Йоканович гэж мундаг төвийн хагас байлаа. За Флавио Консесао гэж бас гоё техниктэй Бразил тоглогч байсан. Жалминя гэж энэ багийн одоо гол найруулагч, гол одоо илб шидтэн тийм ээ. Жинхэнэ шидтэн юм гоё тоглогч байсан. За тэгээд гол хоёр давтагч нь бол одоо Нидерландын супер давтагч Рой Макай байсан. Рой Макай La Liga-т бол энэ үлрэлдээ 36 тоглолтод оролцож 22 гол оруулсан байдаг. За тэгээд нөгөө давтагч нь бол Португалийн бас нэгэн цагтаа бүх цагийн мэрэгэн бууч нь байсан. Педро Паулета байсан. За бас нэг энэ бүрэлдэхүүнд байсан сонирхолтой тоглогч хэм бол La Liga-ийн хүрээнд 18 тоглолтод оролцсон. Бүх тэмцээний хүрээнд 24 тоглолтод энэ үлрэлдээ оролцсон тоглогч бол одоогийн Аргентины шишогийн тасалжуулагч Лионел Скалони байсан. За тэгээд энэ бүрэлдэхүүн бол одоо Реал Мадрид бол нэг ч хожигдоогүй, нэг тэнцэж, нэг хожсон. Атлетико Мадридыг 2 хожсон, Барселонад нэг хожигдож, нэг хожсон гэдэг үнэхээр гайхамшигтай юм тоглолтуудыг бол үзүүлж байсан. За дээрээс нь тэр үеийн La Liga өрсөлдөөн бол үнэхээр одоо хатуу ширүүн өрсөлдөөнтэй байсан. За тэрний хүрээнд бол 38 тоглолттой мөртлөө 69 оноотой төрүүлж исэн байдаг. Барселона болон Валенсия клуб 64 оноотой 2-3-т орж, Зарагоса 63 оноотой 4-т орж, Реал Мадрид 62 оноотой 5-т орж исэн. За ингээд ийм нэлээд одоо бага оноотой маш их ширүүн өрсөлдөөнтэй лигийн улирал бол болж исэн. Deportivo 11 хожигдчихсэн бол Барселона 12, Валенсия 10 хожигдчихсэн. Зарагоса Реал Мадрид 2 7-8 хожигдсон мөртлөө Зарагоса 15 тэнцэж, Реал Мадрид 14 тэнцэж бол хамаагүй оноо алдчихсан. Ийм одоо хатуу ширүүн өрсөлдөөнтэй улиралд бол одоо төрүүлж Deportivo La Coruña бол одоо түүхэндээ анх удаага Испани дээдлэгт төрүүлсэн ийм одоо гайхалтай амжилтыг бол тогтоосон. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд Реасор цэнгэлтэх бол одоо болоогүй зөвхөн одоо энэ улиралд авраг бол бож La Liga-ийн цомоо өргөө зогсохгүйгээр бол одоо аврагуудын лигийн тэмцээнд 5 жил дараалж бол одоо тогтмол оролцож бас гайхалтай амжилтыг бол La Coruña клуб үзүүлсэн, Deportivo клуб үзүүлсэн. За тэр дундаа одоо AC Milan, Paris Saint-Germain гэх мэт том клубүүд, за ялангуяа мэдээж AC Milan тухайн цаг үед те ийм клубүүдийн эсрэг бол comeback хийж хүртэл хожлуудыг бас авч исэн. За амжилт нь бас тэнцэнээс үргэлжлээд 2001-ээс 2 оны Copa del Rey эзэн хааны цомд бас төрүүлээд амжсан. За ингээд амжилт бол мундаг байсан. Одоо 5-6, 6-аас 7 оны улирлуудад эзэн хааны цомын шүгэн дөрөвт үлдсэн. 2-оос 3, 3-аас 4 оны улирлуудад Испани La Liga-т бол одоо 3-т орсон гэдэг ч юм уу. Ингээд амжилт бол супер байсан. 5 жил дараалаад аврагын лигт орно гэдэг бол үнэхээр мундаг амжилт. За ингэж явж байгаад бол 10-аас 11 оны улирал 18-д орж бол доошоо унсан. Шууд буцаад гарч исэн ч дахиад унсан гэд ингээд одоо нэг ёо клуб гэдэг чинь ийм болцсон явж байгаад 17-оос 18 оны улирал унаад тэрний дараа улиралдаа 2 дугаар лигт тоглолцоод 19-оос 20 оны улирал 19-д орж унсан. За энэ бол одоо Deportivo клубын түүхэнд бол одоо байгаагүй муу амжилт болж одоо хүрж байгаагүй доод зэгтээ бол хүрсэн. За энэ доод лигт бол 4 улирал буюу одоо хагас мэрэгжлийн лиг шүү дээ тийм ээ. Хагас мэрэгжлийн лигт 4 улирал тогсон Deportivo La Coruña-гийн хувьд. За тэгээд энэ унсан гол шалтгаан зүйлүүд нь бол 2000-ад оны сүүл гэхэд бол энэ санхүүгийн асуудалд бол хүнд асуудалд орсон байсан. За энэ алтан үеийн одоо ерөнхийлөгч байсан Augusto César Lendoiro гэж хүн бол одоо маш их хөрөнгө оруулалтыг хийсэн. За тэрний хүрээнд ч бас өндөр амжилтанд хүрсэн боловч нэгдүгээр зүрүүлээд ашиг бас сайн олж чадаагүй, одоо урт хугацаанд доктортой байж чадаагүй гэсэн. Тэрэн дээр нэмээд бол 700 сая еврогийн бас өр тавьчихсан байсан. За тэр өрөө төлж чадахгүй гэдэг ийм том асуудлуудад орсон. За ингэж явж байгаад 11 онд бол унж байгаамаа. За ингэж байж боломгүй түүхэндээ хүрж байгаагүй доод зэгтээ хүрээд ийм асуудалтай босон клуб бол одоо олон жил доод лигүүдээр бол явсан. За тэгээд 4 улирал дараалаад 3 дугаар буюу одоо хагас мэргэжлийн лигт тогсны дараа 24 оны болсон бол одоо Венесуэл гаралтай Испани бизнесмен, за банкны болон санхүүгийн
салбарын мэрэгчлэн Хуан Карлос Эскотет гэж хүн бол одоо энэ клубыг худалдаж авч өрнүүдийг нь дарж асуудлуудыг нь шийдэж за тэгээд одоо байгууллага талаас нь системчилж тийм ээ урт хугацааны одоо төлөвлөгөө гаргаж тоглогчдод урт хугацааны хөрөнгө оруулалт хийх академи Абегондо гэж одоо бэлтгэлийн баазад академийн тоглогчдын хөрөнгө оруулалт хийх за хөгжүүлэлтэнд нь урт хугацааны төлөвлөгөө гаргах тийм ээ алсын хараатай байх энэ бүх одоо стратеги тактик байгууллагын системчлэлийг бол одоо хийж шинжилсэн. За тэгээд энэ яг эцсийн байдлаар бол одоо Скотетийн эзэмшиж эхлэх одоо энэ процесс бол 2024 оны 5 сарын 24-нд бол одоо яг зорилгодоо хүрсэн гэж хэлж болно. Тэр юу вэ гэхээр 2 дугаар лиг руу буюу мэрэгжлийн лиг руу буцаж орж ирэхээр бол болсон. 3 дугаар лигтээ төрүүлж орж ирсэн. За тэгээд 24-с 5 оны хугацаанд 15 дугаар байранд орсон. Ямар ч 3 лугаа буцаад унчихгүйхэн шиг үлдэж бол чадсан. За харин өмнөх хөлрөл буюу 25-аас 26 оны хугацаанд одоо Испаний Сегунда дивизион одоо бол 2 дугаар ла лиг гэж нэрлэдэг байсан. Энэ лигт бол 2 дугаар байранд орж 17-аас 18 оны хугацаанд хойш анхудаага Испани ла лигт бол 9 жилийн дараа эргэж ирэхээр болсон байнамаа. Deportivo La Coruña клубын хувьд. За тэгээ энэ 100 бол одоо ла лигт эргэж ирснээр тэмдэглэж бол одоо энэ френдли тэмцээн бол хийж байгаа. Teresa Herrera гэж цомын тэмцээн хийж байгаа. Real Madrid, Porto гэх мэт том клубүүдтэй тоглолтуудыг бол хийн. За тэгээд энэ фанатууд бол одоо үнэхээр тэсийн хатан хүлээж исэн ийм мөч нь бол ирээд байгаа Deportivo La Coruñaгийн хувьд. За тэгээд зөвхөн тэр нэг 14-өөс 18 оны хооронд байсан ла лиг үеэсээ илүү хүлээлт өндөртэй байгаа систем талаас, байгууллага талаас, алсын хараа талаас хамаагүй доктортой, хөрөнгөтэй, гүйцэтгэл сайтай орж ирж байгаа учраас энэ удаад бол одоо түүхэнд байгаагүй амжилтаа одоо илүү давуулнаа гэсэн хүлээлттэй орж ирж байгаа. Өмнө нь бол 20 жил яг доктортой тогсон байдаг. Энэ дундаа бол ла лиг төрүүлээд 2 удаа Испани цомд бол төрүүлсэн ийм амжилтыг бол үзүүлж байсан. За одоо бол мэдээж шууд ла лиг төрүүлэх гэдэг ч юм уу Испани цом төрүүлнэ гэдэг бол том амбицч гисэн одоо маш эргээр бол хүлээж авч маш өөдрөг бол байгаа юм байлээ фанатуудын хувьд бол. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. За тэгээд энэ жил одоо дээдлих тоглохоор босныхоо дараа бол маш сонирхолтой нэг өөрчлөлтийг бол клуб хийсэн. Тэрний үехээр бидний сайн мэдгээр Real Club Deportivo de la Coruña байсныг албан ёсоор бол өөрчилж Real Club Deportivo de A Coruña болж өөрчилсөн. За La A2 нь юугаар ялгаатай юм бэ гэхээр A Coruña гэдэг нь бол яг энэ хотынх нь нэр. За тэгээд орчуулж байгаа нь бол одоо A Coruña хотын Royal одоо спортын клуб гэсэн утгатай л үг л дээ. Тэгэнгүүт A Coruña гэдэг нь одоо галис хэлээр хэлж байгаа. La Coruña гэдэг нь испани хэлээр хэлж байгаа байгаамаа. Тэгэхээр энэ жилээс эхлээд яг одоо дээдлэгтээ орж ирэнгүүтээ галис хэлээрээ бол клубээ албан ёсоор нэрлж эхэлсэн байлээ. За ингээд одоо 1944 оноос хойш домогт одоо 32490 үзэгчийн суудалтай домогт Riazor цэнгэлэгтээ тоглодог. За дээрэс нь одоо галисийн дербигийн нэг баг болох Deportivo A Coruña клуб орж ирж байна. За тэгээ энэ жилийн 26-аас 27 оны үеэрлийн ла лигт бол Испани бас алдартай дербинүүдийн нэг галисийн дербиг бас үздэсгэх нэ. Тэгээ та хэд маань одоо Deportivo La Coruña буюу одоо Deportivo A Coruña клубын алдартай тоглогчдыг бас мэдэх бах. За түрүүнд урьжсэн Roy Mackay байдаг. За дээр дунд бол одоо Diego Tristan гэж мундаг давтлагч тоглодог байсан. Juan Carlos Valerón гэж Испани шок тоглодог одоо маш гоё авьяаслаг ийм 10 дугаартай байран дээр тоглодог гоё тоглогч байсан. Бразилийн хөлбөмбөгийн домог Bebeto тоглодог байлаа. Felipe Luis тоглодог байсныг та хэд маань мэдчихэж магадгүй. Rivaldo тоглодог байсан гэд одоо олон мундаг тоглогч тоглодог байсан. Энэ гоё клуб бол Испани ла лигт эргэж ирж байгаамаа. За тэгээд энэ хүрээд 48-аас 48 түүх цуврал маань өндөрлөж байна. Нийт 48 улсын түүхийг болоод 48 улсын хөлбөмбөгтэй холбоотой аль болох бас тийм түгээмэл мэдээд байдаггүй түүхүүдийг ярих хичээлээ. Мэдээж уус болгон дээр нэмж яриад байх юм бол илүү одоо бидний ярьдагаар бол сураггүй, илүү хүмүүс мэдгүй түүхүүд бас байсан байх. За гэхдээ энэ хугацаанд сонирхолтой та бүхэндээс нэгдүгээр entertaining, хоёрдугаарт мэдээлэл болсон. За гол нь мэдээлэл болох бүх мэдээллийн өгнө гэхээсээ илүү цаашаа илүү судалж унших хүслийг төрүүлсэн бичлэгүүд байсан гэж бол найдаж байна. Тэгээд энэ хугацаанд ерөнхий ивент тэтгэгчээр ажилласан Freshback, Bigback болон MCS Coca-Cola-гийн хамт олондоо баярлалаа. За мөн Asahi Superdry Монголын хамт олондоо бас баярлалаа. Asahi Superdry шар ариг бол ихний 10 дугаар дээр бас ивент тэтгэгчээр ажилласан. За ингээд хамтран ажилласан ивент тэтгэгчдээ баярлалаа. Үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ өмнөх дугааруудыг үзээрэй гэж хүсгээр байна. Энэ дугаарууд бол хэдийгээр энэ контент, энэ цуврал бол дэлхийн аваргын хүрээнд гарч байгаа ч гэсэн сторинууд нь, түүхүүд нь бол энэ жилийн дэлхийн аваргатай шууд одоо холбоотой биш учраас хизээд ч үзсэн сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгээ өмнөх дугааруудыг нөхөж үзээрэй. Хамгийн таалагдсан дугаарууд юу байв? Тэр
тэр тухайн дугааруудынхаа доор коммент бас бичээрэй. Тэгээд хамтаасан бүгдээр нь баярлалаа. За яг энэ бичлэгийг хийхэд бол өнөөшөө дэлхийн аврах шалралт тэмцээний шигшээ тоглолт болох Аргентин Испани тоглохоор бол байж байна. Тэгээд маш сонирхолтой финалийн тоглолт бас болно гэдэгт итгэлтэй байна. Финал дууссан. Үд үзэж байгаа бол бас сэтгэлээ уулзаарай. Энэ жилийн дэлхийн аврахтай холбоотой сэтгэлээ уулзаж бодно шүү. Тэгээд хамтаасан бүгдээр нь баярлалаа. Ивент итгэгчтэй бүгдээр нь баярлалаа. 48-аас 48 төх энэ хүрээд өндөрлж байна.